За сайхан намарч байна. Би Орон аймгийн цагаан уус юм. Нэгдүгээр өгийн малчин гонгорж өгч юм байна. Уул гарлал Сүхбаатар аймгийн Мунхаасан төрсөн. Сүхбаатар аймгийн Түмэн зөгссөн сургууль боловсрол эзэмссэн. Хүүхд тавнаас маань тэнд өнгөрсөн. Тэгээ мал маллаад амьдарч байна. Том сургуулиас малдар гацсан. Сургуульд явах гал хамаг юмаа бэлдсэн байсан. Тэгээд явах гэжсэн чинь манай аав миний уу наавтаа мал маллах юм уу гэхгүй. Тэгээд аав гэртээ ганцаараа малаа малж үлдэх гээд бид нар бүгдээрээ сумаар нутг сургуулиуд явах гээд. Тэнгүүт аавгаа ганцаарыг нь үлдээмүүргүй санагдсан байсан. Тэгэл яг эсрэг нэгний өмнө малчин болыг шийдэл тэгэл шууд машаас үлдсэн шүү дээ манаасаа. Манай аав Сүхбаатар аймгийн Мунхаасан гайхамшиг тэр нэгдлийн одоо адуу гэх олон жилээр өссөн. Чултын Баатар жолооч юм байдаг л та. Манай аав хөдөлмөрч үе шүү. Манай нутгийн баян тэр Мунхаан жигээ хэм манай аав адуу сайхан хариулж байсан, сайхан уургалдаг байсан. Тэргээл ярьдаг л уул аваад гараа явж нутгийн усууд бас Баатар жолооны хөөхлөөр дөөч одоо аав шиг мөр сайхан уургалны үедээ адуу дэрэмгийн үедээ тэргээл хөгсөн настай устдаас ярьдгийг шүү. Бүх зүйлийг л тэвэн зааж өгч байгаа шүү дээ. Адуу сайртай. Нэг наваанасаа бас адууны төлөө зориулж байгаа юм шүү дээ. Эцгийн ариун цагаан хөдөлмөр 10 зам буй ингэж байна шүү дээ. Тэрийг бол би бас эрхмэлж амьдардаг, эрхмэлж явдаг хүний нэг л дээ. Одоо өвөг дээцээрээ барах гэж байна. Төрүүлсэн ээж аваараа барах гэж байна. Аав хагаал олонтыг цааш нь түүчээлээд үр хөвгтөө уламжлуулаад одоо Монгол ахуйгаараа тийм ээ малаа маллаад адуугаа өсгөөд 5 хошоо малчлаад 5 төл дээр нь л би малж байгаа. Тэгээд энэ хэв маягаараа бас үр хөвгтөө үлдээгээд явах юм бол миний нэг бахархал болов малчин хүний нэг байх ёстой чанарын болов гэж боддог шүү дээ. Тооны одоо 600 700 цадуу маллаад байна шүү. Харалцаа одоо яг юу л хийдгээ бас тийм элэг зүс биш л дээ. Бас тэгээд бас нэг таарахгүй хүн ч гэж бас байдаг. Бас цагаан хилам дардагч гэж ярьдаг л юм тий. Хэдэн сая харалцагтай болсон. Азраг харалцаа доо би болсон. Тааш хөдлөнгөт нэг гарцаа. Одоо ер нь над нэг 3 харалцаа азраг. Морин тойролгаад дагуур бас хэсэг үргэлжлүүлээ. Одоо сүүлд нөгөө цэвэр англ азаргаар бас үйлчлэл хийж байна. Тэгээ одоо цаг үетэйгээ хөдөлгөөхөнд бол одоо цэвэр англ азраг хүртэл хэрэгтэй болоод цэвэр азраг хүртэл одоо малж шүү дээ. Тэгээд 2010 оноос хойш тэгэл морин тойролгын азраг тавиал одоо энэ ганхыг тод манлаа гэдэг үү шүү дээ. Сумын ганхыг гэдэг. Тэр бол үнтэй бас ойр дотн айл сайхал бас хэдэн жил яв байсан. Тэр үнээс бас адуу малны үржил бас хийсэн. Одоо тэгээд цэвэр азраганд бол тавих гүүг бас 50 мөртэй тарган байх юм бол бас хэл хурдаа авна. Азрагнаас гадна бас гүүнд бас анхаарал тавих хэрэгтэй плээ яс. Манай нутгасны ган болоо тэгээд гантай жил бэлчээр хөөж нутгаас нүүж хараад 100 хошоогоо хөхнүүрийн готор хүртэл малаа маллаад л явлаа л та. Тэгээд бас тэнд бас хэдэн жил сайхан амьдарсан. Бас тэнд бас 2-3 айл малтай л болгож өгсөн. Тэгээд болвол туслах хэлчихэж штэ. Болж үзвэл хүн туслахыг л хичээн. Тэгээд тусалж чадахгүй бол хүнд төв болохгүй л амьдрах хэрэгтэй л дээ. Тэгээд нийгмийн халамж нэрээ ихтэй байгаа юм бол харддаг шүү дээ. Халамж их байна. Тэгээд нийгмийн эмзэг үлгүүд чинь ингээд ажлыг сонирхолтой болгочихж байна. Энэ төр засгийн халамжийн бодлого нэрэл боломгүй санагддаг.
Одоо ингээд өдөө очоод тим хийгээд өгөөч нөгөө тоног маллаад өгөөч гээд гуйхлаараа өөдөөс чинь 400-500 мянган тонны салхичин голоод бараг тэрэн дээр бол халамж аваад архиа угаацсан дээр байжвал би дамар байна ухааны юм ярьж байгаа шүү дээ. Халамж тэгтээ бас нөө зорилт бүлэг байна л да халамж авах хэрэгтэй. Тэрэндээ очихгүй нэг автгаарчлаа тэгээд нийгэм төлөөлөд байгаа юм бол гэж би харддаг. Болсон болоогүй юу энэ хүн болгон сургууль сураад байгаа юм л да залуучууд бүгд л сургууль сураад бүгдээрээ л дээд боловсролтой болох гэдэг. Тэгээд ажиллахны хүчин байхгүй. Бүгд одоо дарга болох гэдэг юм уу? Яадаг. Тэгээд бүгдээ л ихтэй сургууль сурна гэдэг аав ээжихэд авмалыг зарж борлуулаад аль явах юм да. Одоо нөгөө их сургуульд сураад явсан улсууд ажлын байр байхгүй. Баахан ажилгүй их боловсролтой улсууд болчихсон. Хөдөө ч одоо тэгээд малчин байхгүй болчихсон. Одоо жишээ нь манай ихнэр хүртэл одоо хүүхдээ боловсрол зөвшөөрөхийн тулд аймгийн дуурайд хүүхдээ авчихдээ. Тэгээд би одоо энэ мал дуустайгаа л байдаг. Хөдөөнд одоо 2 тустай амьдрал яваад шүү дээ. Заавал цэцэрлэгийн боловсрол эзэмсэн байх хэрэгтэй гэдэг баганаа авчиж байгаа. За тэгээд сургууль соёлд сурах хэрэгтэй гэдэг 6 настай хот нь томьёо аваа авчиж байгаа. Тэгэл өдөө аля ихнэр тэгээд хүүхдээ дагаад ямар нэгэн суурин ганц орхосоор аргагүй болчихж байгаа байхгүй. Тэгэл өдөө ч ингэж эзгүй. Одоо ингээд намра сургууль соёлд орсоо дараа айл болгонд нэг л эрэхтэй болдгийг шүү дээ өч. Энэ системээр ингэ явах юм бол өдөө мал хүн байхгүй болох юм уу хаашаа. Манай эхнэр инквайрийн амар зай гэж магтаа байгаа. Тэгээд манай нутгийн Сүхбаатар аймгийн Дөм зогтойх 4 хүүхэдтэй бид одоо 2008 онд айлуулаад маллаа тэгэл явж байна. Өдөө өссөн хүүхэд арай өлчөр гар хөлж ангатаа ер нь арай өлчөр хөдөлгөөнтэй. Яаж л хамраа ханаад тусах арай бага штэ. Өдөө нөгөөд бол боловсролч нийгэмшгийн хувьд бол бүгдээрээ л адилхан шүү дээ. Одоо төв суурин аймгийн орнууд чад боловсрол эзэмшиж чинь өдөөний малчууны хүүхд бол бусдаас арай нэг тийм юм сэтгэн бодох нь хүртлээрээ гаргалгаа гарах нь хүртлээрээ сэрхэн байдаг юм болов уу гэж харддаг шүү дээ. Дэлхийн хөгжөөд байгаа тус Монгол орж сайхан болоод шүү дээ. Одоо биднээсээ хүүхд байхад бол юун утгаар уцаад чи мэдэхгүй шүү дээ. Тийм л байл шүү. Одоо бол гэрээсээ интернет тоглол хүүхд вайфайгаар захимаар хичээлээ хийгээл байж та. Манай чинь хагас усан санаараа хүрээд ирнэ. Тэгээ зарим 7 хоногт ч аймаг явуулдаг хөдөө навтар байж лээ. Корона гээд захимаар одоо хичээлээ хийгээл гэрээсээ. Нэг үе хоног бас асууж үтсэн. 2-3 мянга болгоод олжлаа. Тэгээд хонь хариулахад хүн хүч хэрэгтэй. Малтай хүн хэрэгтэй. Тэгээ ганцаараа бүх юмд яваад бүгдээ амжуулна гэж байхгүй шүү дээ. Заавал хэн нэгний тусалцаа дэмжлэг хэрэгтэй бол мал боллоход ч гэдэг. Тэгээ хоныг бас одоо нэг олон байлгахаа болсон. Олон байгаад бол одоо бас хэрэггүй л болоод байна л дээ. Бэлчээрийн даацнаас хамаарат энэ нэвтаршил шилжих хөдөлгөөн гэдэг одоо бас асуудал их байна өө тэгт. Ямар малыг илүү зах зээлд хурдан борлуулж эргэлтэнд оруулж чадах уу гэдгээс хамаарат бас малынхаа төрөл чанартай гараад малын дундаж гарцыг л одоо сайжруулах гал үзээд байгаа. Манай чинь бас солон бүрийн бараг үйлдвэрийн голцоо маллаа л байх. Одоо өхрийг бол одоо саяны хэсэг ангус тавьж чад одоо жоохон бас арай нэг том болоод гिचэн билүү сементал оруулаад яг хэцүү байлгүй л явж шуурга шамаа бороотой цуцхонтой өгдөг хэцүү шүү дээ. Тэгтээ хэцүү болгоны юм хэцүү байна гэдэг юм бол тэгээд амжилт гарахгүй шүү дээ. Одоо энэ утгалж байгаа зэрэг орон тамирын цагаан уус нэг төрөг баян гол барь гэдэг юм тийм. Тэгээд манай нутгийн манай багийн хач одоо бас их хэлгэмсэг дотно сайхан улсууд байдаг шүү дээ. Тэгээд биеиндээ сахан туслана. Тэгээд нутаг орныхонд тэгээд эрүүл их сайн сайхан бүхнийг л хүсье да.